Сайн байцгаана уу та бүхэн цагуур оршин шинжилгээний газраас хоногийн цагаараа мэдээллийг танилцуулъя. Эхлээд өнгөрсөн хоногт орсон нийлбэр тунцсны мэдээллийг танилцуулъя. За өнгөрсөн хоногт орсон хурд тунцсны мэдээлэл буюу бороо орсон байдлыг харж байхад бол баруун болон төвийн бүс нутгийн ихэнх хэсгийг хамраад бороо орсон байдалтай, говийн бүсийн баруун болон зүүн хэсгийг бариад бороо орсон байдалтай. За мөн зүүн аймагуд буюу Хэнтийд орон Сүхбаатар аймгийн хойд хэсгийг бариад бол бага хэмжээний бороо орсон байдалтай байна. За оройн өдрүүдэд бол ихэнх нутгаараа бороо орсон байдалтай мөн нэлээд сэрүүхэн байх ийм ерөнхий төлөвтэй байгаа үзэгчтэй дуулгая. За харин өнөө шөнийн 21 цагаас маргаашийн өглөө оройны 21 цаг хүртэлх хугацаанд буюу 5-ны 21 цагаас 6-ны 21 цаг хүртэлх хугацаанд баруун аймагуудын нутгийн зүүн хэсгийг хамраад бороо уулархаг нутгаараа нойтон цас орно. Мөн төв болон зүүн аймагуудын ихэнх нутгийг хамраад бороо уулархаг нутгаараа цас орох төлөвтэй нойтон цас говийн бүс нутгийн ихэнх зарим газараараа мөн бороо орох төлөвтэй буюу өдөртөөчтөр шөнөөчтөр мөн бас нэлээд хэмжээний газар нутгийг хамраад бас бороо орох ийм ерхий төлөвтэй байна. Температурын хувьд бол баруун аймагуудын нутгийн ихэнх хэсгээр бол 3-аас 8 градус дулаан хонох төлөвтэй байгаа. За асах градустай газрууд ч юм байна. Завхан гоолтой Баян хонгорын хойд хэсгээр бол 2 градус хүйтнээс 3 градус дулаан гэдэг асах градус руугаар орж хонохоор бол харагдаж байгаа. Төвийн аймагуудын хувьд мөн бас хангаа хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаараа бол 3 градус хүйтнээс 2 градус дулаан гэдэг мөн нэлээд сэрүүлсэн байдалтай. Бусад бүс нутгаараа бол нэг тэгээс 5 градус дулаан хоно. Зүүн аймагуудын хувьд ихэнх нутгаараа шөнөдөө нэг тэгээс 5 градус хонох төлөвтэй байна. Говийн бүсийн хувьд бол ихэнх нутгаараа 4-9 градус дулаан хонох төлөвтэй байгаа. Өдрийн температур бол барууны ихэнх нутгаараа 15-аас 20 градус, за сэрүүхэн газраа бол 8-аас 13 градус дулаан. Төвийн бүсийн хувьд бол ихэнх нутгаараа 14-өөс 19 градусын хооронд өдрийн температур хэлбэлцгээр харагдаж байгаа бол мөн сэрүүхэн буюу уулархаг газраар 9-өөс 14 бол байх нь. Зүүн аймагуудын хувьд бол ихэнх нутгаар 15-аас 20 градус байна. Доронтын хойд хэсэг буюу нэлээд хурд тунцс орох газраа бол 10-аас 15 градус болж нэлээд сэрүүлсэн хандлагатай. Говийн бүсийн хувьд бол 17-оос 22 градус дулаан. Дундгой аймгийн нутгаараа говийн бүс нутгуудаас бага зэрэг сэрүүхэн буюу 13-аас 18 градус дулаан байхаар харагдаж байгаа маа. За ойрын өдрүүд бас салхи шуурганы урд нэлээд их байхаар харагдаж байгаа. Баруун аймгийн нутгаараа 12-аас 14 м хүртлээр секундэд зарим үед бас ширүүсгээр харагдаж байгаа. Ялангуяа нутгийн өмнөд хэсэг буюу Алтан салбар уусаараа салхи шуургатай байх нь. За мөн дээрээс нь нэмэгдээд говийн бүс нутгаараа бас шөндөө салхины хурд бол 12-аас 14 м хүртлээр ширүүсэн. Зүүн аймгийн нутгаараа өдөртөө 12-аас 14 м/сек гээд ойрын өдрүүдэн буюу 6 дугаар сарын 7-оос 6 дугаар сарын 11-ний дуустал хугацаанд бол ихэнх нутгаараа 12-оос 14 м хүртэл салхитай нэлээд жихүүн салхитай хүү төвтөр салхитай байх ийм төлөвтэйгээ үзэгчтэй анхааруулan хэлье. За цаашдын төлөвийг харж байгаад бол бас агаарын температураас 10-аас баруун хэсгээс бас бага зэрэг дулаарах 10-аас нутгийн баруун хэсгээрээ дулаарах ийм хандлагатай байгаа. За нийслэл Улаанбаатар хотын тухайд аваад үзэх юм бол ойрын 4 хоногтой өдөртөө бороотой буюу нэлээд бороо орсон өдрүүд хүлээж байна. Маргааш бол температурын утга 16 градус дулаан байх бол 7-ны өдөр 18, 6 дугаар сарын 8-ны өдөр бол 18 градус байхаар харагдаж байгаа. За гэхдээ 6, 7, 8-ны өдрүүдэд буюу өдөртөө бол нийслэлийн ойр орчмоор бол төр зургийн бороо орох төлөвтэй. Дархан уул аймгийн тухайд аваад үзэх юм бол ойрын 3 хоногтой мөн бас нэлээд үйлссэн байдалтай 6 дугаар сарын 8-ны өдөр бол бороотой байх нь. Температурын утга ойрын 3 хоногтой 19-с 22 градусын хооронд. Эрдэнэ хотын хувьд мөн үйлэрхэг байна. Мөн ойрын 3 хоногтой бороотой. Ялангуяа 7-оос 8 шилжих шөнө болон за 8-ны өдөр бол нэлээд удаан хугацаагаар бас бага зэрэг хэмжээний бороо орох төлөвтэй. Ойрын 3 хоногийн температур бол 16-аас 17 градусын хооронд. Тэгээд ихэнх нутгаараа 11 хүртэлх хугацаанд бол сэрүүхэн байхаар байгааг үзэгчтэй анхааруулan хэлье. За цаашдын төлөвийг харж байхад бол 6 дугаар сарын 11-ээс эхлээд бол ихэнх нутгаараа бас буцаад дулаарах ийм хандлагатай байна. Гэхдээ 10-11-ний хүртэлх хугацаанд бол ихэнх нутгаараас бороо орсон сэрүүхэн өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгааг бас та бүхэндээ хэлье. Та бүхэнд цагуур оршин шинжилгээний газраас хоногийн цагаараа мэдээллийг танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.